Яа. Тэгэж өөрөө камер байрлуулах гэж явж байгаа. Тэгээд камерыг харна мэдээд. Тэгээд энэ хүн чинь нууцаар камер байрлуулчаад камерын бичлэгийг шалгаж ингэж 2 3 удаа манайх руу орж ирээд байгаа юм биш дээ. 1 2 нэг юм дуурч байна, нэг юм дуурч байна, нэг юм дуурч байна. Хаалгаа хаа. 1 2 нэг юм дуурч байна, нэг юм дуурч байна. Сайн байцгаана уу? UA Entertainment-ийн 417 нэвтрүүлэг эхэлж байна. Оройн мөнгөх. За оройн мэнд. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Канадын алдартай витамины Jameson брэнд хамтран ажиллаж байгаа. Улирал солигдож байгаа энэ үед Jameson брэндийн гэр бүлийн гишүүн бүрт зориулсан витаминуудыг хэрэглэж тархалаагаа дэмжээрэй. Өвлийг сайхан ханиадгүй даван тулах боломжтой болсон. Энэ нь бол яг өвлийн хүйтэн эхлэхэд биш. Уг нь улирал солигдох үед витамин У бол илүү үр дүнтэй гэж судлаачид мэрэгчлэлтүүд үздэг юм байна. Бид нар болохоор бүр яг өвөл болсныхын дараа эсвэл ханиад хүрснийхын дараа витамин уугаад байдаг. Уг нь бол намар хавар хоёр ингээ нэг улирал солигдох үед энэ витаминуудыг уувал. Тий. Энд чинь бүх төрлийн витамин байгаа хөө тий. Тийм гэр бүлийн гишүүн бүр зориулсан гэхэлэр зөндөө олон төрлийн. Одоо жишээлбэл ингэж байгаа. Энэ перинатал гэдэг байгаа. Энэ болохоор жирэмсэн болох гэж төлөвлөж байгаа эмэгтэйчүүд болон жирэмсний эхний саруудад нөгөө фоли хүчил гэж уудаг штэ ургийн гажгаас сэргийлээд фоли хүчил төмрийн агуулмжтай ийм бүтээгдэхүүн байна. За дараагийнх нь болохоор энэ нөгөө нэг эрчүүдийн тестостероны хэмжээг нэмэгдүүлж өгдөг ийм булчин масыг тийм булчин масыг нэмэгдүүлдэг ийм витамин байна. Тестостерон их ялгараад ирэхээр чи нөгөө нэг юм булчин хөгөөл гоё эртэлэг шинж авдаг гэдэг байгаа штэ. За тий. За энэс гадна шинээр танилцуулах байгаа энэ бүтээгдэхүүн болохоор энэ нөгөө нэг батг гараад байгаа арсанд зориулсан бүтээгдэхүүн билээ. Өсвөр насны хүүхдүүдийн арсан дээр батг гараад аягүй хэцүү. Тэгэхээр одоо ингээд гадна талаас нь ингээд арчаад байдаг гэтэл уг нь дотроосоо бас ингээд витамин уух хэрэгтэй юм биш үү? Тийм байлээ. Гэх мэтчлэн гэр бүлийн гишүүн болгонд зориулсан бүх төрлийн витаминуудыг худалдаалдаг. Тэгээд энэ Jameson брэнд чинь 105 6 жилийн түүхтэй юм биш үү? Одоо маш алдартай брэнд юм билээ тий. Таны хөдөлгөөний хүч. Таны бүтээлийн эхлэл. Таны өдөр тутмын амар амгалан өдөр бүрийн эрч хүч саруул ухааны их үүсвэр Канадын чанар Jameson Omega. Өнөөдрийн дугаарт та ямар хэрэг ярих гэж байна? За бид хоёр 417 нэвтрүүлэг дээр ерөн зөв ярих сэрэмжлүүлэг болох үүднээс яг бүр ингээд бидний дунд яг Монголд болоод шүүхээр шийдэгдсэн байгаа ийм хэрэгүүдийг шүүх цэгийн гэдэг сайтнаас бид хоёр авч ярьж байгаа. За мэдээж хэрэг болсон он сар тэгээд газар орон хэрэгт оролцсон хүмүүсийн нэрийг өөрчилж байгаа. За би бол ерөн зүгээр яг одоо бол өөрчлөхөөсөө илүү зүгээр шууд эхний үсгээр явчих жишээ. Би бас таны дургаа шүүгдэгч энэ гэх мэтчлэн үсгээр нь явчих. Үсгээр явчих илүү олон үсэг гараад ирүүл жоохон онцгой болохоос ганц нэг үсэгтэй бол зүгээр юм бэл. За би их тийм сонин хэрэг бас оллоо. Юу яасан? Энэ X-ийг буюу ингээд хамт амьдарч байгаад салаад тэгээд хамт амьдарч исэн X найз бүсгүйгээ хардаад гэрт нь нууцаар камер суйрлуулад тэгээд тэр нь баригдсан ийм хэрэг юм байна. Тэгээд энэ хэрэг болохоор за ингэж байгаа юм. Шүүгдэгч энэ нэгэн аймгийн төвд тусан хэрэг. Тий, нэгэн аймгийн төвд амьдардаг 83 он төрсэн эдийн засгч мэрэгжилтэй гэж байгаа. За ингээд хуваараа хөдөлмөр эрхэлдэг нэг ийм залуу байна. За энэ залуу болохоор юу яажээ? Өөрийнхөө энэ залуу болохоор өмнө нь бол 2 удаа бас ял шийтгүүлж исэн. За. Ийм хүн юм байна. Өмнө нь бол за 500 мянган төгрөгөөр торгуулж исэн нэг удаа. За бас юу яаж исэн 2 жилийн хугацаагаар 20 халаар шийтгээд 1 жилийн тэнцэн харгалзах ялаараа ингээд 2 удаа шүүхээр орж өмнө нь шийтгэж исэн ийм хүн юм байна л да. За тэгсэн чинь энэ хүн ямар хэрэг толбогдсон бэ гэж байна. За энэ хүн болохоор ингэсэн. Нэг аймгийн төвд амьдардаг, хуваараа бизнес эрхэлдэг ийм хүн юм байна. За тэгсэн чинь энэ хүн болохоор хамт амьдарч исэн найз бүсгүй тэгээ хамт амьдарч байгаа салаад тэгээд ингээ найз бүсгүүдээ очиод хоёлаа ингээд би чамайг санаад байна буцаад хоёлаа хамт амьдрья уучлаарай гэсэн юм байна. Тэнгүүд нөгөө найз бүсгүй нүгүй одоо ингээд чи би хоёлаа ингээд байнга хэрэлдэ таахгүй штэ тустай амьдрья одоо ингээд харилцаагаа болъё гэд. Тэгээд нэг дор энэ найз бүсгүйхэн гэрт амьдардаг байж. Тэгээд найз бүсгүйхэн гэртээ амьдардаг байж байгаа. За ингээд энэ хоёр салсан юм байна. Тэгээд салангуут намар салсан юм шүү. Тэгээд салаад нэг 2 сар орчмын дараа найз бүсгүй нь өөрийнх нь гэрт нь юу байсан гинэ. Ингээд нэг удаа гэртээ ирсэн чинь жорлон дээр нь ингээд жорлонд нь эрэгтэй хүн юм уу ямар нэг хүн шээсэн болтой ингээд шээсний тусал шар ингээд шээсэн тусал жорлон дээр нь байсан гэд. За тэгээд том өрөөнийх нь хевсэн дээр ингээд ийм юутай арцгар ултай ийм тоос татуулсан юм хуталтай хүн явсан байна гинэ. Гэрт нь тэгээд эхлээд юу ч бодоогүй юм байна.
Эхлээд юу ч бодоогүй. Тэгээд ямар сони юм бэ гэж бодчоо. Тэгээд байжгаад тэгээд дараа байжсэн чинь дахиад бүр ингээд ороод ирсэн чинь бүр нойлыг нь хэрэгэлцсэн. Дахиад гэртээ нэг өдөр ингээ анзаа гэртээ орж шууд нойл орох гэж чинь нойлыг бүр ингээ хэрэгэлцсэн. Бүр ингээ зөндөө ингээ тусаацсан ингээд одоо үгдийн суул дуран дээр ингээд шээс тусцсан. Тэгээд гэрт нь яг дахиад өмнөх шиг юм арзгаруултай юм цагаан тоос татуулсан юм гутлын мөр гарцсан байсан юм. Тэгэн гут нь энэ бүсгүй өөрөө эхлээд юу гэж бодсон бэ гэхээр хэн орж ирээд байгаа юм бол гэдгийг таамаглаж чадахгүй болон гут нь өөрөө эхлээд нууцаар камер байрлуулъя гэртээ. За. Шууд цагтаад хэлий гэхээр хэн ирээд байгааг нь мэдэхгүй учраас өөрөө камерт нууцаар камер байрлуулъя гэд тэгээд камер байрлуулах гад юу байсан юм бэ? Ингээ нөгөө хаана камера байрлуулах вэ? Нууц юм чинь ингээд хайж исэн чинь галтгооных нь хөргөгчний дээдлэлт камер байсан. Яа. Тэгэж өөрөө камер байрлуулах гэж явж байгаад тэгээд камер харна мэдээд тэгээд энэ хүн чинь нууцаар камер байрлуулчаад камерын бичлэгийг шалгаж ингэж 2 3 удаа манайх руу орж ирээд байгаа юм биш үү? Тэгээд цагдаа дуудаж өгсөн баг. Ямар амар юм бэ? Тий. Тэгээд цагдаа дуудаж өгөөд тэгээд цагдаа болохоор камерыг нь аваад тэгээд нөгөө камер дээр нь ямар нэгэн бичлэг байх боломжтой юу гингүү тэрийг нь хянах гэхээр тэр нөгөө кодтой тайлах боломж байхгүй. Тэгээд тэр камер нь болохоор бүр ийм за ямар камер байна гэсэн чинь за дүрс мэдрэгчтэй мэдэрнэ өөрөө ингээд дүрс мэдрэгдүүл дүрсээ дагаад ингээд бичлэг хийн. За шүн 5-аас 10 метрийн зайд шүнийн одоо өдөр юм шиг шүн бичнэ. За өндөр мэдрэгчтэй микрофонтой. За алсаас бичлэгүүдээ хүлээ авах боломжтой. Алсаас ингээд өдөрдох боломжтой гэсэн камерыг нь. Тэгээ бүр 4G сүлжээний горимтой буюу ингээд утасны сим орчдөг. Тэгээ тэндээс ингээд камера өдөрдөж болно, камерын бичлэгийг үзэж болно, камера унтрааж болно, асааж болно ч гэдэг юм уу. Ийм алсын зайнаас ингээд өдөрдох боломжтой. Үүлэн технологи суурилсан санах ойтой. Тэгээ ийм аппликейшнтэй өөрийн гэсэн аппликейшнтэй ийм камер байна. Гинэ хяналтын камер. Наа чи тэгвэл сайн камер шүү дээ. Темко нөгөө камер сурлуулдаг шүү дээ. Тэгээ наа чи яагаад нэвтэрч орж болохгүй байгаа юм гэхээр камер сурлуулахдаа эхлээд гар утсан дээр аппликейшн татаад тэгэнгүүтээ тэр юу та камертайгаа холбоод тэгээд админ ирэх нь ганцхан хүнд байдаг байхгүй. Тэгэнгүүт админ нь өөр одоо нэвтрэх гээд одоо цагдаа нар нэвтрэх гээд тэгэхээр тэр админы пассворд нь хэрэг болно. Тэгээ пассвордыг мэдгүй байгаа тохиол ерөөсөө орж чадахгүй. Тэгсэн чинь хохирогч буюу тэр ингээд уу гэдэг байгаа эмэгтэй болохоор тэгж байгаа байхгүй. За ингээд манай гэрт камер байгааг мэдтлээ бол би ямар нэг хүнтэй одоо ерөөсөө уулзч учраагүй. Бид хоёр бараг салаад 2 сар болж исэн. Тий. Тэгээд одоо юу гэдгийг тэр нөгөө камерыг сүүлд нь ингээд камерыг тавьсныг нь мэдчихэд манай гэрт түлхүүрдэж ордог юм байна гэ. Тэгээ би хин түлхүүр байх вэ гэсэн чинь миний хамт амьдарч исэн найз залуу, хууч найз залуу, экс найз залууд түлхүүр байсан. Тэгээ би ингээд нөгөө салчаад ингээ нөгөө би гэрийн төлхөрийг авъя гэсэн чинь байхгүй надад байхгүй угсаа надад тийм төлхөр байхгүй штэ гэж ерөөсөө өгдөггүй байсан юм аа. Тий. Тэгээ би ер нь бол тэр нөгөө нэг салсан найз залуугаа гэж ингэж уяаж байна. Хардж байна гэж цагтаад хэлсэн юм байна. Тэгээд ер нь бол яг би одоо юу гэдэг юм бэ энэ камер дээр би өөрөө тэртээ хүн амтнаа уулзаагүй. Тэгээ одоо юу гэдэг энэ камер дээр тэртээ хүн амтнаа уулзсан янз бүрийн бичлэг угаас байхгүй учраас би санаа зовхгүй байна. Зүгээр надад бол энэ хүнээс одоо юу гэдэг уучлалт гуйлгаал тэгээд ингээд эрүүгүй хариуцлага хүлээлэг би бол нэг тийм өөр гомдол санал хохирол бол би мэдүүлэхгүй. Нэг хэмжлэх юм байна. Тийм хэмжлэх юм байхгүй. Зүгээр яг аль биесээр уучлалт гуугаад тэгээд юу байвал болноо өөр надад хүсэх юм алгаа. Гэсэн юм байлээ. За тэгсэн чинь одоо хэрэг толбогдсон хүн тэгж байгаа юм. Ингээд би ингээд салаад одоо юу гэдэг ингээд нөгөө салаад бид хоёр салсан. Тэгээ би ер нь бол эргэж нийлэх гэж айгүй хүссэн. Тэг ингээд тэр хүсэлтийг маань хүлээж аваагүй. Тэгээд ер нь бол тиймээ би ингээд гэрт нь камер суйрлуулсан. Би өөрөө суйрлуулсан. Энэ камерыг ерөөс ашиглаж би чадаагүй. Камер суйрлуулсан нь үнэн. Би ер нь бол ингээд нөгөө юун дээр өөрийнхөө хувийн бизнест энэ камерыг ашиглах гад бүр надад байж исэн юм аа. Өндөр чанартай ийм камер би ингээд Play Store-оос ингээд интернетээс хургуулээд аваад ашиглах гад авсан. Гэхдээ уг нь энэ камерыг бол анханасаа би хувийнхаа бизнест уг нь өөрийнхөө бизнест л тавих гэж ашиглах гэж хийснээс тэр хүнийг мөрдөх гэж уг нь ашиглаагүй. Тэгээд миний гар дор ийм бэлэн камер байхаар нь би ингээд нөгөө хардаад ер хинтээ уулзаад байгаа юм. Яагаад надтай уулзахгүй гэдэг байгаа. Яагаад эргэж нийлэхгүй гэдэг байгаа юм. Ер нь бол өөр хүнтэй болчоод тэгээд ингээд надаас ингээд дөлөө цухтаагаад байгаа юм байна. Тэр хүн нь хий юм бол гэж би мэдэх гэж камер суйлуулсан. Тий ингээд гин бороогаа би хүлээн зөвшөөрж байна. Тэгээд тэгээ камер суурлуулсан юм байна.
Тий зүгээр харин камер суйрлуулахдаа бол би өөр янз бүрийн одоо юу гэдэг юм бэ хүн амтан бол гуйгаагүй. Тэгээ би өөрөө энэ камераач яг бүрэн ашиглаж чадаагүй. Энэ камер дээр бол бичлэг хийгдээгүй баха. Тий би бичлэг хийсэн гэж бодохгүй байна. Тэгээд би 2 удаа орсон. Тий камера суйрлуулах гэж нэг орсон. 2 дахьт нь яах гэж орсон бол хэлээгүй. Ямар ч байсан 2 удаа ороод тэгээд ингээд баригдсан ийм тохиолдол юм бэлээ. Тэгээд шүүхээс болохоор хоёр юугаар эрүүгийн хэрэгээр буруутгасан юм байна лээ. Нэгдүгээрх нь бол одоо бусдын гэрт зөвшөөрлгүйгээр нэвтэрсэн. Бусдын чөлөөтэй байх орон зайд халтсан буюу бусдын гэрэлд зөвшөөрлгүйгээр нэвтэрсэн. Хоёрдугаарт мөрдөн шалгах ямар нэгэн ирэхгүй ээжж бусдыг мөрдөж мөшигсөн гэдэг ийм хоёр үндслээр шүүхээс буруутай гэж үзсэн. За тэгээд хохирогч бол надад бол энэ айлын байгаа. Тийм болохоор би ингээд хохирод гэхээр юм байхгүй. Мэдээж камерт янз бүрийн бичлэг байсан бол тэр камерын бичлэгийг илүү би хохиролтой гэсэн камер дээр янз бүрийн бичлэг байхгүй бах. Тэгээд ч би тэгж хүн амтантай одоо энэ камер одоо гэдгийг тавьсан байх нэг 2 сарын хугацаанд бол би одоо хинтээ ч уулзаагүй учраас надад бол камер дээр бичигдсэн санаа зовхоор бичлэг байхгүй байхаа гэж бодож байна. Би тэрийг гомдол байхгүй. Тэгээ уучлахгүй л гараа л гэсэн. Тий. Тэгээд шүүхээс 1 сая төгрөгөөр торгоод одоо энэ камер тавьж X-ээ мөрдсөн залууг 1 сая төгрөгөөр торгоод 6 сарын туршид нөгөө нэг юм зорчиг эрхийг нь хязгаарлаад тий тухайн аймгийн төвөөсөө явж болохгүй 6 сарын дотор ийм хоёр байдлаар ингэж шүүхээс ийм хэрэг шийдүүлсэн юм байна лээ. Аюултай юм а тийм ээ. Харин тий тэгээ ингээд одоо бүр ингээд энэ нөгөө асар өндөр одоо энэ чинь бүр ингээд маш нэгтрал сайтай бичдэг дуутай гэж байгаа. Бүр дуу шуутай. Тэгээ шөнийн ингээд нөгөө харанхуйд юу ч харагдахгүй шүү дээ. Гэтэл шөнийн дурантай камер гэж байгаа. Бүр 5-аас 10 м шүн бол маш сайн бүх төрсийг бичдэг. Тийм өндөр чанартай ийм камерыг нууцаар гэрт нь орж бичээ одоо юу гэдэг 50 тэгээд тэндээсээ тантсан мөрдсөн одоо X-ийг надтай одоо буцаж нийлэхгүй гингууд хартсан байгаа. Ийм хэрэг шүүхэр шийдүүлсэн байх юм. Амар юм аа. Энэ хардталтаас юу юм болох юм аа. Тэгээ би бас хардталтын хэрэг сонгосон байна. За. Таны хөдөлгөөний хүч. Таны бүтээлийн эхлэл. Таны өдөр тутмын амар амгалан өдөр бүрийн эрч хүч саруул ухааны их үүсвэр Канадын чанар Шэмсэн Омега. Эхнэрээ надтай бэлгийн харьцаанд орсонгүйгээд хүчирхийлж зооцсон. Тийм хэрэг сонгож авсан. Энэ бүр амар сонирн байсан. Одоо жишээлбэл энэ хэрэгт холбогдсон хүн шүүгдэгч энэ гэж хүн байгаа байхгүй юу? За тэгээ яг ямар хэрэгээр шүүгдээд байгаа юм гэхээр ерөөхдөө эхнэрийгээ дандаа хүчирхийлдэг юм залуу байгаа байхгүй юу? За тэгээд шүүгдэгч энэ нь гэр бүлийн хамаарал бүхий имийг банк буюу гэж байгаа. За банк буюу нэгдүгээрт охиныг минь загналаа гэдэг шалтгаанаар хөлийн шилбэр рүү ингээд өшөглөх зэргээр хүчирхийлэл үйлцээ. Эхнэрээ ингээд шууд гуталтайгаараа ингээд тэр чигээр ингээд өшгөлцсөн. За тэгээ хүсгэл амир руу аялж байхдаа чи надтай хам зураг авахгүй байна. Надад юуроос анхаарал халамж тавьсангүй. За нөхөр нь. Тий. Чамаас болж би цагтаа торгуулчлаа. Гих мэтчлэн шалтгаанаар хоолойг нь машины бүсээр боож гэж байгаа. Эхнэр нь машин барь явж исэн юм билий. Тэгсэн чинь ард нь нөхөр сууж явж хагаад тэгээд яг артлаас нь машины бүсээр нь хоолойг нь боосон байгаа байхгүй. Тэгээ хоолойг нь боонгуудаа толгоон ар хэсэг рүү зохиж зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн. За тэгээд нөгөө нөхрүүд нь ингээ арх ухаар чи эхнэрүүд нь чээс арх уулаа бла бла гэж үгэлжилээдэг штэ тий. Тэгсэн чи арх уулаа гэж загналаа гэдэг шалтгаанаар толгоор нь гараараа зохих зэрэгээр бас гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн. За байранд нь засвар хийжсэн залуутай хардсны улмаас эхнэрийнхаа нүүрлүүн хацарлуун ингээ гараараа зохиод бас ингээ хүчирхийлэл үйлдэж байгаа. Тэгээд энэ дээрээс нэмээд чи надтай ерөөсө бэлгийн харьцаанд орсонгүй гэдэг шалтгаанаар толгоор нь гараараа зохих зэрэгээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэмт хэрэг холбогдсон юм хүн байгаа байхгүй. Тэгээ эхнэрийнх нь мэдүүлгээс харахад бол ерөөсөө дисэж байгаа. Тэгээ сүүл рүүгээ бүр аргаа бараад цагдаа шүүхээр явсан юм шиг байгаа. За тэгээд энэ хэрэгт ингээ холбогдуулаад хохирогч им буюу одоо эхнэр нь мэдүүлэг өгнө шүү дээ. Би мэдүүлгийг уншиж өгье. Ингэсэн мэлээ. Би нөхөр энтэй 2015 онд гэр бүл болоод өнөө хүртэл битээ нэг гэрт амьдарч байна. Миний охин 2016 онд төрсөн. Одоо 5 настай болоод байна. Гэтэл энэ
бид хоёр гэр бүл болж нэг гэрт амьдрснаас хойш гэр бүлийн хүчирхийлэл гэдэг зүйлийг үйлдэж эхэлсэн. Тэр үрсэг гэрлээл дараагаас нь шууд зодоод эхэлсэн байхгүй. Тэгээд энийг нь бас нөгөө нэг хадам ээж нь гэрчилсэн мөлий гэрчийн мэдүүлгээр өгөхдөө ер нь бол хурмаа гэдэг удаагүй байхдаа манай гэрт түрээд ирсэн. Тэгээд чи яагаад ингэ хурмаа гэдэг удаагүй ээжиж хүрээд ирвэ гэсэн чинь надад хоёроос юм хэлээгүй гэдэг. Тэгээ бас манай гэрээр орж гарсан эрэгтэй хүн болгонтэй харддаг гэж байгаа байхгүй юу. Гэрээр эрэгтэй хүн орж ирээл тэрэндээ харддаг заяа. 8 дугаар сарын 20-ны өдөр хөдөөх гэрээсээ аймгийн төв рүү явах гэтэл охин маань заавал өмсчээсэн хуцаа солино гэж зөрүүлээд харна. Би охиноо аргадаад гэртээ охинтойгоо ярилцаа зогсож исэн чинь нөхөр нь над руу хурж ирэнгүүтээ чи миний охины загнадаг яг хин юм. Охины минь загналаа гэд гуталтай хөлөөрөө миний зүүн хөлийн шилбэг орчимд нэг удаа оршуулхад хөлийн шилбэг маань тухайн үедээ хавдаж хөхөрсөн гэмтэл авсан. Миний охины гэж энэ хоёрын өөрийнх нь дундаас гарсан охин биз дээ. Охины магар биш үсттэй. Байхгүй. Энэ хоёр чинь 2015 онд гэр бүл болоод 16 онд охин төрсөн байхгүй. Тэгээ өөрийнх нь охин гэсэн. За тэгээд үүнийг тухайн үедээ манай гэрт байсан миний нөгөө ихэр ээж нар маань миний хөлийн шилбэг хавтсан байсныг харж исэн. Одоо өөрөөр хэлбэл гэрчилнэ гэсэн үг. За 8 дугаар сарын 25-ны өдөр ах トゥ хамаатан садангаараа бид нэр Хүсгэл аймаг руу аялалд явсан юм аа. Тухайн үед миний зүүн хөлийн шилбэнд үүссэн хаван шарах идэгрээг байсан. Гэтэл аялалд явж байхдаа энэ чи юм надтай хамт зураг авахулсангүй. Сайхан харьцсангүй. Халамж надад тавьсангүй. Машина бариад хурдан явсангүй. Машинуудын хамгийн сүүлд явлаа. За яшгаа тийм. Ингэж хэрүүлүүлдэж уурлаад. Тэгээд намайг машин жолоодож явж байхад миний суудлын бүсээр хоолойг минь боогод гэж байгаа. Тэгээд би хоолтын нөхрөө чинь үуч бүр өөрийгөө давхар алах нь гэж одоо. Харин жолоо барьж явж байхад эхнэрийн араас нь бүсээр нь боох орч. Тэгээд онголт бол өөрөөсөө бөөнөрөө явна. Тин сууж исэн машинтай хүмүүс бүгдээрээ л өхөн шүү дээ. Тэгээд ингээд нөгөө боолгоод байсан учраас би машина зогсоож агаад боолтыг нь тавилж исэн. Энэ үйлдэлийг манай машинд хам сууж явсан миний ихэр мэдж байгаа гэж байгаа байхгүй. Энэ ихэр юм билий. За тэгээд аяллаас буцаж явж явах замдаа эдгээр одоо нөгөө Хүсгэлээс буцаад явж байгаа шүү дээ. Энэ машин жолоодоод Төв аймгийн нутагт эсвэрт явж исэн юм байл та. Тэгсэн чинь энэ нөхөр нь ядж яхад нь тээврийг хэрэгсэж жолоодох үнэмлэхгүй юм байна. Ирэхгүй юм байна гэдэг үндслээр цагдаад торгуулж байгаа байхгүй. Зам дээр ингээд цагдаа зогсоогоод өө чи ирэхгүй мэж яагаад юу яасан чамайг торглоо гэд. Тэгээд торгуулсан учраас миний ихэр машин жолоодоод бид нэр цаашаага хамт явж исэн. Гэтэл замд энэ чамаас болоод аялалд явж байгаад би цагдаа торгуулчлаа гэж надад уурлаад гараа зангидж байгаа толгойн ар хэсэг гэж байгаа яг энэ дагц хэсэг рүү. Тэгээд даал мөр орчимд хит удаа зохиод байсан учраас ихэр маань машина зогсоогоод тэгээд эний намайг зодод зохих үйлдэлийг болиулж исэн. Бүр амар хэрэг гарчхаас нь одоо сэргийсэн гэсэн. За ингээд энэ хоёр хөдөө малаа нөгөө аймгийн төвөөс нэг холгүйхан шиг хөдөө авааччаад тэгээ заримдаа нөгөө аймгийн төвийн гэрлөөгөө очт юм шиг байгаа. Аймгийн төвийн байрандаа засварын ажил хүнээр хийлгэж агаад энэ бит хоёр хөдөөх гэрлөөгөө харих гээд нэг өдөр замдаа явж илаа. Тэгээ би энийг чи хинтээ аймаг руу явчаад яасыг уддсан бэ? Ирж ирэхгүй яасан юм бэ гэж хэлсэн чинь энэ уурлаад намайг ааштай харанштай гэж хэлээд гараа зангидж жагаад миний толгойн хэсгийн зүүн тал руу 20-3 удаа зогсон. За ингэж зохиоснаас болоод миний толгой үе өвдөөд хүндүрлээд ихэсэн. Тэгээд хүний нүдэнд ил харагдах шарах гэмтэл ерөөсөө үүсэгдэггүй байсан. Ерөөсөө ингэ толгойнх нь арлуул байм зохион. Тэгээд шиллэг үзүү даал мал ингэ дандаа даалт хэсэг рүү зохиж гэмтээдэг байсан байгаа байхгүй. За тэгсэн чинь мөн манай байранд засвар хийж исэн гээ гэдэг ах. Засвар хийж аваад гэртээ харчаад ирээгээд хэлээд гэрээс нь гарсан юм байна л та. Тэгсэн чинь нөгөө нэг энэ гэдэг нөхөр чинь гээ шүн чам дээр ирнэ гэж байна. Үгнээс нь олж ингэж хардж байгаа байхгүй. Тэгээ хүн зүгээр би шүн ирчээд явъя гэд шүн ирж шалааж шахчаад явъя л гэсэн байгаа байхгүй. Тэгээ энэс олж харлаж уурлаад миний 2 шанаа хацар орчимд гараараа ээлжлэн 4-5 удаа алгадаж намайг зодсон. Тэгээд энэ байдлаас болоод миний 2 хацар шанаа орчимд хүрэн улаан туяа уусч хавдсан. Тэгээ алгадуулах явцад 2 чихний эмийг мултарч унаад миний 2 чихний эмийн нүх нь хувлын шархалж исэн. Тэгэхээр ингээд эмгийн сугараад энэ хэсгийг нь ингээд бүр эмг нь мултартал ингэж зохиж зодсон байна гэдэг бол амар юу хүнд хүчрхийлүүлсэн баг. За энэ байдлыг манай гэрт маргааш өглөө нь орж ирсэн бэр их чихээ түүний найз Бэнэр бол намайг яг тухайд ямар байдалтай болсон байсныг харсан гэсэн баг. За тэгээд дараагийнх нь хэрэг болохоор аймгийн төвийн гэртээ энэ найз уутайгаа пив хувааж сууж агаад тэгсэн чинь нэг уу гэдэг найз нь нөгөө ихнэрийг нь явахтай наашаа суучаад чидүүл юм яриа жоохон суйлаа гэсэн юм байл та. Тэгээ энэс нь болж хардаж уурлаад. За бас. Тийм тэнгүүтээ шүн юрээс амар хүүтэн байж ах чи охиноо аваад манай гэрээс зайл. За. Чи уг нь л өөрийнх нь охин шүү дээ.
гэж хөөсөн байгаа. За. Тэгээ би түүнийг хөөлөө гэд гэрээсээ явуулгүй гэртээ хоноход энэ шиг тэнэг хүүхэндээ суусандаа бист дандаа харамсаж явдаг гэд нөгөө залуудаа ярьсан гинэ. Гих мэдчлээ амар олоогээр намайг оромжилж хонсон. За тэгээд маргааш өдөр нь хөдөөх гэрийнхээ ажил туслуулах гээд А гэдэг хүүхдийг аваад энэ охин бид дөрөв хөдөөх гэрлөөгөө явлаа. Тэгээ шүн унтах гад орондоо ороод гівцсний дараа 23 цагийн орчимд гэж байгаа байхгүй юу? Энэ надтай бэлгийн харьцаанд орохыг шаардсан. Тэгээ тэр үед нөгөө нэг аймгийн төвөөс дагуулад ирсэн А гэдэг хүүхэд чинь манай охинтой хамт ингээ тэр хоёр хоёул унтаагүй сэрүүн байсан. Тэгээ сэрүүн байсан учраас би бэлгийн харьцаанд орох боломжгүй байна гэж хэлсэн. Тэгсэн чинь ерөөсөө л надад уурлаа л. Тэгээд чи яагаад надтай бэлгийн харьцаанд орохгүй байгаа? Чи өөрөнтэй болцсон юм уу? Явдал судалтай хүүхэн чи ер нь яг яачаад байгаа? Гэт ингээ хардаад хил амаар доромжлоод гараараа миний толгой руу олон удаа зохиж зодсон. Яг хэдэн удаа зохиосноо бол би санахгүй байна. Тэгээ энэ хүчирхийлэл үлдэж байгаа явцад нь ядж яхад нь заримдаа охин нь бас ингээд өртөждөг. Нэг удаа юурууга эхнэрлүүгээ ингээд юм аваа шидлээ гэсэн чинь нөгөөтг нь яг охиныхон толгой дээр оноод охиных нь дух мух хавтцсан гэдэг мэдүүлгүүд бас биелээ л дээ. За тэгээд дараа нь хөдөөх гэрээс аймгийн төвгийн гэрт ирээд өдөржингөө надтай дуугарч юм ярихгүй уцаараа оролдоо суужгаад орой болгосон учраас би түнд орой олчлоо нөгөө хөдөө байгаа малчин эзэнгүүстэй хэцүүдлээгээ хэлсэн чинь ууралж ирсэн аа. Чиний өмсөж байгаа хувцас барьж байгаа гар утас чи бүгдээрээ минийх байрны дэлгүүр өгөөд хүүхдээ аваад зайл. Гээд гэрээс өгөөд над руу давшил зодох гэсэн учраас би бэр ихчийг дуузаж гэртээ авчирсан чинь тэр бэр ихчийг ч тоож байгаа шинж байхгүй над руу дайрч давшлаад чи чаддсан маа шүүхэр заргалдаад эднэрийг аваарай. Гээ тэгээ би айгаад хөдөөнөөс төрсөн хаяа дуудаж авчирсан гэж байгаа байхгүй. За тэгээ би энд зодуулчаад нэг ч удаа эмнэлэгт өрөөсөө үзүүлж байгаагүй. За. Сонин. Тэгээ мөн цагдаагийн байгууллагад хандж байгаагүй. Энэ арх огт уудгүй гэж байгаа байхгүй. Арх уудгүй гэхэд болно. Арх уудгүй гэж хэлж болно. Энэ бүх үйлдэл авирыг дандаа арх уугаагүй эрүүл байхтаа гаргадаггүйсэн. Энэ амар сонин байгааз. Тэгээ маш их хартай энэ бүх үйл явдал намайг хийсвэрээр эрэгтэй хүнтэй харснаас голдуу болт юм уу? Гэрт эрэгтэй хүн орж ирээд цай хаягалж өгснөөс л болж хартдаг гэж. Гэрт нэг эрэгтэй хүн орж ирээд тэр хүнд цай хаяглаад өгчих юм бол тэгээд амар хартай юм надад ч. Юмтай байгааз. Тэгээ иймээс би энэ хүнтэй цаашдаа хамтран амьдрах боломжгүй болсон гэж үзээ цагдаагийн байгууллага болон шүүхэд гомдол гаргаж байна. Би энийг миний ханийн зан авираад засаад хүн шиг болчихоо. Би чамайг энэ зан авираад засах болтол чинь хүлээж чаднаа гэж хэлээд олон жил хүлээсэн боловч энэ байдал засагдахгүй байгаа учраас миний төвчээр алдагдаж шүүхэд салах өргөдлөө гаргасан. Энд би гомдолтой байна. Одоогоор нэхэмжлэх зүйл байхгүй гэж шүүгдсэн байна. Бүр нэг амар сэтгцэн өвчтэй хартай нөхөр байгаа байхгүй. За тэгсэн чинь одоо за хохирогч талаасаа бол ийм мэдүүлэг байд юм байж. Нөгөө нэг сэтгцэн өвчтэй хүн чинь бас өөрөө шүүхтэр өөрийгөө юу гэж мэдүүлнэ, юу гэж гэрчийн мэдүүлэг өгч гэдэг чинь сонин шүү дээ. За шүүгдэг чиний мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгээс ингэж байгаа. Эхнэр бид хоёр сард 2-3 удаа хоорондоо хэрэлдэж ам үе зүрэлдэх үе гардаг. Тэр болгонд би түүнийг зодоод идэггүй. Сард 2-3 удаа хэрэлдэг гэж байгаа байхгүй. Би 8 дугаар сарын 15-ны өдрөө хатан маахын эгчнэр болон тэдний гэр бүлийн хүмүүстэй хамт өөрийн гэр бүлийг аваад Хүсгэл аймаг руу аялал зугаалганд гарсан. Үүний үн би эхнэрийнхээ хөлийн шилбийг өшөглөөд хавдаацсан байсан учраас энэ аялалд явж явах үедээ эхнэр битүүрийн харилцаа ер нь нэг тийм бие биедээ тунирхсан, ууралсан байдалтай байжгаад тэгээд аяллаас буцах замдаа машины уртлын суудлын дээр эхнэр сууж би түүний арын суудлын дээр сууж явж байгаад би суудлаасаа босох гэж уртлын суудлын бүснээс гараараа татсан гэж байгаа байхгүй. Суудлаасаа босгоод бүснээс нь татсан юм байл та. За тэгсэн чинь суудлын бүсийг бүсээд явж исэн манай эхнэрийн хоолой боогдсон гэсэн. Мэдрэл муутай гараагааз хөө чи миний хоолой боогоод дэжтэй гэж хэлэхээр нь би түүнийг хоолойг санаатай боогоогүй учраас эхнэрийнхээ хэлсэн үгэнд зөрүүдлээд гэж байгаа байхгүй. Дахин суудлын бүснээс татаад эргээ тавьсан гэж байгаа. Амар сонир мэдээлэл үү. Тий өөрийнхөө тийш нөө хоолой боосон гэдэг ингэж тайлбарлаж байгаа. Тэгээд нааш явах замдаа би машин жолоодож Төв аймгийн нутагт аглаг бүтээлээ хийдээс гараад явж явах замдаа эрхийн үнэлэхгүй машин жолоодсон гэж цагдаа торгуулсан учраас их нэртэй би уурсан юм аа. Яагаад уурсан гэхээр би аялалд явахгүй гэдэг хахад манай ихэр намайг авч явсан болохоор чамаас олж би цагдаа торгуулчлаа гэд их нэртэй уурлаад түүний араас 70 мөр орчим руу 2 удаа гараараа зогсон. Ер нь бол энэ аялалд өөрөө явах жоохон дургуулсан юм байна л. Эхнэр нь явъя гэсээр аваад явцсан юм байна. За 8 дугаар сарын 25-ны өдөр би аймгийн төвийн байранда Г гэдэг хүнээр засвар хийлгээд би өөрөө галтгооны таазны шохойг нь хусж байхдаа их нэртэй хандаад
Чи дансанд байгаа мөнгөө яг яах гээд байгаа юм бэ? Данснасаа надад аваад өгчхөө. Би тэр мөнгөөр чи малчны зээлээ дармаар байна. Мөнгө өгөхгүй дансандаа хадгалаад ах ямар учиртай юм бэ гэж эхнэртэй хэлсэн юм байна. За тэгсэн чи нөгөө эхнэр нь чи явуулдаг хүүхэндээ бас юм уу тэр мөнгийг тэр явуулдаад байгаа хүүхэндээ өгөх гээд байгаа мó гэж хэлээд энэ хоёр маргалцсан гэдэг мэдүүлгийг энэ залуу өгч байгаа байхгүй юу? Тэгээд бид хоёрын дунд ингэж хэрүүл үүссэн. Яг энэ үед манай байранд засар үйж исэн гээ гэдэг ах орой эргэж ирж шалаа шахнаа гэж хэлээд манахаас гарсан байсан учраас би эхнэртэй ууралсан уурандаа гээ шүн чам дээр ирнэ гэж хэлээд гарлаа штэ гэж ингэж агсарсан. Ер нь бол эхлээд намайг уурлуулсан байсан учраас би өө хайгаад эхнэрийгээ тэгж хэлсэн гэж мэдүүлэг өгч байгаа. Тэгээд ингэж хардаад баруун гараараа эхнэрийнхаа зүүн хацар орчимд нэг удаа алгацсан гэж байгаа байхгүй. За энэ дараагийн иргэн нь болохоор нөгөө гэрт нь уу гэдэг найзтайгаа пив ууж сууж байгаа штэ. За тэгээ маш их согтцсон байсан учраас би энэ үед бол юу басыг санахгүй байна. Эхнэр ямар ч байсан эхнэр хүүхдээ ямар ч байсан зодод цохоогүй бах. Маргааш нь манай эхнэр чи охин би тэрийг гэрээсээ хөөсөөл гэж хэлж ийсэн. Би бол тэрийг санахгүй байна гэж хаацалж байгаа. За энэ явдал басны маргааш өдөр нь хөдөөх гэртээ очиж шүн ундах гээд орондоо орчход өвтөж байхдаа эхнэртэйгээ бэлгийн харьцаанд орё гэсэн чинь эхнэр маа намайг хажиглаад ахаар нь түүний нүүрлүүнийг удаа алгадаад хөлөөрөө гуйлуу нэг удаа тийрсэн гэж байгаа. Тэгээ ингэж тийрэхдээ ээж нь дараа нь нөгөө гэрчийн мэдүүлэг өгөхдөө охиныхоо тэр нөгөө гуйн дээр нь хүрсэн байгааг ингээ хуцас олж яат нь харсан юм байна л да. Хүртэл нь тийрсэн байгаа байхгүй бүр амар. Тэгээ энэ үед аймгийн төвөөс бид нартай хамт манай гэрт нөгөө А гэдэг сурагч сургуулийн хүүхэд гэрээ ажил туслах гэж ирчихсэн байсан гэж мэдүүлсэн байл. За тэгээ 9 дугаар сарын 15-ны өдөр би хөдөөх гэрээс төвд байдаг гэрт ирээд байж исэн чинь манай эхнэр намайг хөдөө гэрлөөгөө зайлгаж хөөгөөд уурлаад загнаад ахаар нь би гар утсаараа оролдож зөрүүдлээд хөдөө явахгүй гэж суугаад байсан. Тэгэд эхнэр маань намайг зайлгаж хөөгөөдөөс учраас би уурлаад чи намайг хөөж байгаа юм бол би виза карт авъя, гар утсаа авъя, байрны дэлгүүр зэргийг авъя наатахаа өг гэд түүнд ойртож гар утсыг нь булаахад эхнэр маань гэрээс гараад явчихсан чинь төрсөн ахыгээ хөдөөнөөс дуудаад ирүүлчихсэн байсан. За тэгээд ерөнхийдөө нөгөө түрүүний гарсан хэрэгүүд дээр ингэж өөрөө тайлбар өгсөн байгаа юм. За одоо хайцаалаа санахгүй байна гэж мэгээд тэгээд хүний амьдрал хоорондоо ам зүрэлдэхгүй зөндөө гардаг. Би тэр болгонд ихнэрээ зодоод ээдгүй маа. Би арх уудгүй, тамхи татдаггүй, жилд 1-2 удаа пив уудаг. Би ихнэрээ байнга эрэгтэй хүнтэй хардаад ээдгүй. Жилд 2-3 удаа ихнэрээ хардаж хэрүүл маргаан үсгэж ийсэн нь бол үнэ. Фэйсбүүкээр хүнтэй чат бичиж хоорондоо харьцсан юм уу? Аль эсвэл өөр эрэгтэй хүнтэй хардуулах байдлаар үйлдэл гаргасан тохиолдолд би эхнэрээ харддаг. Түүнээс би ямар ч шалтгаангүй эрэгтэй хүнтэй хардаж уурлана гэж өрөөсөө байхгүй би тийм хүн биш ээ. Би эхнэртэйгээ хэрэлдэж маргалдах үедээ уурлаж хид удаа түүнийг алгадах, өшөөлөх зэрэгээр бидэнд халтсан. За мөн эрэгтэй хүнтэй харддаг үйл гаргадаг байсан нүнэн би өөрөө гаргасан үйлдэлээ гимшиж чинь. Тэгээ дахин ийм үйлдэл гаргахгүй гэсэн ийм мэдүүлэг өгсөн байл. Тэгээд айгууд нэг тийм тэгээд шүүхээс өвчтэй хүн юм шиг байгаа юм. Тэгээ энэ дээр нөгөө зөвхөн хохирогч болон шүүгдэгчийн л мэдүүлэг байгаа болохоос ч нөгөө одоо энэ ихнэр нь ихэр гэж байгаа штэ хүсгэл хамт явсан тэрний одоо мэдүүлэг байгаа юм. Гэрчийн мэдүүлэг байгаа юм. Хадам ээжийнх нь гэрчүүийн мэдүүлэг байгаа. Тэгээ хадам ээж нь ингээд ер нь бол хурмаа игээд хадам ээж нь буюу нөхрийнх нь ээж гэсэн үг штэ. Юу эхнэрх нээж. Эхнэрх нээж юм аа. Эхнэрх нээж. Тэгээ эхнэрх нээж мэдүүлэг өгөхдөө хурмаа ээжэд удаагүй мөртлөнгөөс гэртээ өрөөд ирэх нь би айгу гайхсан. Тэгээ юу асныг нь асуухаар манай охин миний санааг зовооч ингээд надад юусаа том хэлдэг юм аа. Би харин ингээд дамаа буюу одоо ихрээсэн ч юм уу эсвэл ахаасан ч юм уу ер нь ингээд зодоод байдаг гэдгийг би бол гадарсан. Тэгээд сүүлдээ энэ хоёр нөгөө эхнэр нь одоо ингээд зодуулаад хүчрхийлүүлээд ахаар нь өөр одоо нэг аймгийн өөр суманд байж агаад ээжийнхаа яг тэр суманд ирсэн байгаа байхгүй. Тэгээд ирээд хамт амьдардаг болсноос нь хойш ээж нь ер нь бол манай хүргэн чинь бас ингээд зодоод идэм байх гэдгийг мэддэг болоод тэгээ гэрчийн мэдүүлгээр хэд удаа мэдүүлэг өгсөн байгаа. Тэгээ хамгийн гол нь хүргнээс ингээд асуу штэ. Чи одоо яага миний охид ингээд зодоод идэм гэхлээр юу ч хэлдэг. Бүр юу ч дуурдаггүй. Амнаасаа нэг ч үг гаргадаггүй гэдэг байгаа байхгүй. За тэгээд шүүхээс энэ хоёрыг яг яасан бэ? Юу болсон бэ гэхээр мэдээж нөгөө нэг юм эрүүгийн хуулийн тусгай ингэ зааснаар бол энэ шүүгдэгч энэ гээд байгаа залуу буруутай гэдгийг бол буруутайд тооцсон. Тэгээд 2 жилийн хугацаагаар тэнсэн болгосон бэл. Ямар нэг яа шийтгэл байхгүй. Яагаад яа шийтгэл өгөөгүй юм бэ гэхээр нөгөө шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн дүгнэлт нь
хохирогч эмийн биед гэмтэл тогтоогдоогүй гэдэг тийм юу гарсан юм байна. Нөгөө өмнө нь болсон үйл явдлууд буюу тэ намайг тэдэн сарын тэдний өдөр ингэж хүчрхийлсэн, тэдний өдөр тэгсэн, намайг ингэж зодсон гэдэг байгаа нь одоо нөгөө нэг яг энэ шүүхэд гомдол гаргах үед аль хэзээний дээр шархууд нь бол идэгцэн. Тэгээ ямар нэгэн гомдол одоо юу бэртэл шарах байхгүй учраас гэмтэл тогтоогдоогүй гэдэг үндслээр энэ хүн 2 жилийн тэнцэл авсан юм билээ. Амар сонио хартай хүмүүс байх юм аа. Одоо зураг авахуулаагүй гэж хэрүүл хийж ин гэдэг чи одоо. Гэхдээ өө хайсны шинж үү. Анханасаа ингээд зүгээр хамгийн ихний л одоо тэгэл за хэрэлдэх бол альж хосон үед гэр бүлд бол байна. Тэр хэрүүлэн таамжраад ингээл зогцсон л бол тэр дорн л ер нь ядаж л гар утсаараа одоо юу гэдэг те ингээд зураг авч баримтжуулах эсвэл зүгээр шулуухан шиг харин те ингээд нөгөө ядаж ингэж нөгөө бүртгүүлээд одоо юу гэдэг те тэг ингээд цагтаад мэдүүлээд ингээд энэ хүн би ингээд одоо ийм гэр бүлийн хүчирхийлд өртчлөө гэдгээ уг нь ингээд нөгөө баталгаажуулж яхах зөв юм байна шүү дээ. Харин тийм байгаа. Тэгэхгүй цагтаад мэдэгдээд ямар ч тэр дорн цагтаад мэдэгдээ за яг ингээд цагтаад мэдгэчүүл магадгүй тэр хүн тэрнээс хойш ингээд айгаад гэдэг юм уу санаа зовоод байх байсан ч юм уу яах байсан ч юм мэдэхгүй те. Тухайн үед ингээд зодуулаад ингээд төвчээл яваад байсан. Нөгөөх нь улам зодоол ингээд давраад ч гэдэг юм уу те ингээд яваад бай зүгээр амар юм. Харин тэгээ ингээд дор нь мэдээлэлд яваагүйгээс болоод ингээд дараа нь хэлэх гэхлээр ямар нэгэн юм гэмтэл байхгүй, баримт байхгүй. Танд одоо ингээд яг сорив бол байна. Гэхдээ тухайн үед энэ шарах чи яг ямар байсныг мэдэхгүй бид нар хин үүснэгснийг энэ хүн яг тий яг нөхөрчин энэ сорийг үүсгэснөө бид нар нотлох боломж байхгүй. Хичнээн гэрчийн мэдүүлэг байсан ч гэсэндээ нэг өнгөрцөн хэрэг учраас нөгөө тийм яг амар өндөр түвшинд авч хэлэлцэхгүй юм байлээ л дээ. За нэг юм 2 хэрэг байна. За шүүгцгийн мэнэс яг эдгэр хэрэгүүдээ бит хоёр сэрэмжлүүлэг болго шүүгцгийн мэнэс яг ингээ шүүхийн протоколоос нь авч ярьж байгаа. За манай өнөөдрийн 417 нэвтрүүлэгтээ Канадын алдарт витамины Джеймсон брэнд хамтран ажиллаа. Та бүхэнд баярлалаа. Дараагийн дугаараараа уулзцгаая. За баярлалаа. Таны хөдөлгөөний хүч. Таны бүтээлийн эхлэл. Таны өдөр тутмын амар амгалан өдөр бүрийн эрч хүч саруул ухааны их үүсвэр Канадын чанар Джеймсон Омега